Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэнд ч битгийлээрээ ураатай онцлогоор нэвтрүүлгийн маань ээлж дугаар инхүү эхэлж байна. Өнөөдөр 2026 оны 4-р сарын 21-ний мягмар гаригийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 12 минут болсон байна. Манай онцлогоор нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан байдаг учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол сувгаа салхийг зөвлөж байгаа. Мөн та машиндаа сонсож байгаа, машина бариа явж байгаа. Таны хажууд зорчигч байгаа бол зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаа салхийг зөвлөж байгаа шүү. Унтлагын өрөө нэвтрүүлэг нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөгөдөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ та сонсож чадаагүй дугаараа гүйцээж үзхийг хүсэх юм бол манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За, мягмар гаригийн үдэш. Мягмар гаригийн дугаараараа сонсогчдоос ирсэн хөгжилтэй төвхүүдийг уншин танилцуулж тэр сэдвээр ярилцдаг байгаа. Мягмар гарагтаа бид нар шууд эфирийн утастай холбогдохгүй, сонсогчтойгоо холбогдож ярихгүй гэсэн үг. Тэгэхээр хөтлөгч Халукан түүхээ хүргээд дундуур нь бас тэгээд тэр талаараа одоо би өөрийгөө юу бодож байгаа те тэгээд дундуур нь яриад бас ингээд явчих юм байгаамаа. За тэгэхээр өнөөдөр сонсогчдоос ирсэн нийтдээ 4 түүх байгаа. Тэгээд түүх болгоно тус тусад нь хүргээд тэгээд хөрхөн одоо дундуур нь яриад бас үзэж байгаа лайв үзэж байгаа сонсогчд байх юм бол комментуудаас нь бас уншаад явцгаачья. За манайхан үдшийн мэндээ тэгэд хэр сайхан үдшийг өнгөрөөцгөж байна. Бага газар нь хэр тухтай халуун дулаан байна. Тийм ээ одоо хавар болж ийн үнэхэр гоё болж байгаа да. Тэг өнөөдөр бас гадаа үнэхэр гоё исэн. Тэгэхээр бага газраасаа мөн гадаадд байгаа бол хаана хэдэн градус байна. Одоо хэдэн цаг болж ийн гэх мэтчлэн бас өөрсдийнхөө байгаа газрынхаа бас орон нутгийн цаг гарыг бас хэлээд явчаарай. За ингээд эхнийхээ түүх рүү орцгоё. Намайг жаахан байхад эгч минь хотод оюутан болоод тэндээ нөхөртэй болоод амьдарсан юм. Тэд ч тэр хавьдаа амьдарч байгаа хүүхэдтэй болоод сүүлд нэг өрөө байран тустаа гарсан юм л та. Манай гэрийнхэн хотод хаяа очихоор л тэднийд очино. 7-8 улаа нэг өрөө байрыг ястаа дүүргэж байгаа юм чинь. Шөнө өнтөг болохоор л өрөөний голд ганц орон дээрээ ээж аав хоёр унтаад, орны зүүн талын зайд манай ах нар, баруун талд эгч хүргэн ах, тэдний 5-тай хүүхэд гээд тэгээд би цуг унтна. Эхний хэд хоног зүгээр л байсан. Бид хэд тэр үед хитрхи удснаас болсон уу, нэг шөнө бүгд унтаад л намгүн болсон байна. Хүргэн ах эгч хоёр маань нөгөө дотн харилцаанд орлоо. Бараг л чимээгүй. Одоо хүмүүсийн ярьдгаар нөгөө тагтаа хил дээр хийж байсан байсараа дуусгав. Хүргэн ах амсгаатсан чигээрэл чи хансан уу гэж байна. Игч харин сонсоогүй. Гэж байна. Ах жаахан чангаар хансан уу гэсэн бас сонссонгүй л гэж байна. Хүргэн ах амсгаагаа дараад л дахиад хансан юм уу гэд арай тот хэлсэн чи игч бас л сонссонгүй гэхэд миний хажууд унтчихсэн тэднийхүү ээж хансан юм уу гэд байна гэд амар чангаар хэлв. Тэгтэл өрөөндөөсөн ээж аав ах гэд бүгд пэр гэл инээдий. Аргагүй дээ тэр жижигхэн нэг өрөөнд хоёр хүн дотн харилцаанд ороод ахаар хинч сэрнэ ахалтай. Би энэ түүхийг яг өмнө нь уншсан байхгүй. Тэгэд уншихтаа бүр ингээ бүтэн уншиж чадахгүй бүр инээд хүрээд. Зүгээр хажуутнаас нь 5 настай хүүхдэн тий. Хансан уу гэдээ яаж яхад ихнэр нь сонсдгүй тий. Хүүхд байдалт хийгээд хүүхдэндээ сүлдээ ээж хансан юм уу гэдэг. Ийм байдалд орж үтсэн хүмүүс байна уу? Яг өр хүүхдийн хажууд ч юм уу те нэг амар ингээл нууцаар дотн харьцаанд орчихыг хичээгээд идэг гэсэн чинь нэг хүүхдүүд нэг айгүй адтай шүү дээ. Ягаад ч юм ингээд сонсцсон ч юм уу мэдцэн ч юм уу те. Би бүр ингээд хүүхдүүд жоохон байхад бас ингээд нөхөртөг ингээд яг нөгөө нэг дотн харьцаанд орох гэж 80 болдог гэсэн шүү дээ. Ядчих ганц ч хүүхдэж 4 хүүхд болохоор те. Тэгэл
Бүр сүлдээ за бүтэхгүй байна гэж одоо лагер магерлоо явал өөр тийшээ явахаас өөр аргагүй болсон. Тэгэхээр би яг энэ зовлон ойлгож байна. Угаасаа ингэдгээ. Өөр хүүхдүүд те нэг жоохон хүүхдүүд ч юм уу айлсны гаднаас айлчин гítчин ирцэн байгаа тохиолдолд яг ингэ нэг тухтаахан шиг нэг ингээ гоё эрхлэлтчмээр эдэгтэй. Тэгэхэд нэг хүмүүс явж өгдөгөө. Хөдөөнөөс хурж ирчээд явдаггүй тийм хамаатнуудтай таад тийм хамаатнууд байдгүй та нарт. Манад нэг тиймэрхүү хүмүүс орж гардаг байсан найзууд. Тэгэд ирчгээр ингээд 7 молон хоногоор. Тэгээ ялангуяа нөгөө нэг нөхөр өтөр шиг ингээд айгу сэрэлтдэг ингээд хүмүүс идэв штэ. Тэгээ тэр хүмүүс ч мэдээж хүн амтан байгаа юм чинь. Мэдээж тэднийг хүндлээд ингээд хоног монгоос сунгаал олжлаа юм л та. Тэгээд бүр ингээд 7 молон хоног даваад ирэхээр за хоёлоо ийшээ лагер руугаа явчаад ирээ. Тэгэхээр яах аргагүй жоохон хүүхдүүдтэй эсвэл гадна дотноос хүмүүс ирцэн байгаа тохиолдолд хэцүү байдаг. Энийг бол би үнэхээр ойлгож байна. Тэгэхээр энэ үнэхээр хөөрхөн хөвгчлөлтөй түүх байна. За дараагийн түүх рүүгээ оръё. Би оюутан байхдаа тулааны спортоор хичээлдэг охинтой хэсэг уулзсан юм. Тэр охин жаахан шоучин төрлийн охин байлаа. Заавал баар орж бүжиглээд уучхаад дараа нь үүрээр шахуу буудалд ордог. Тэр охинтой хэд уулзсан бүр ядаргааны төлд орох шахсан. Уг нь их царай зүс бие хаа сайтай охин л доо. Даанч ааш шоу цэнгийн хоёр нь хитэрчихсэн. Нэг удаа шүнжин дагаж яваад л үүрээр бит хоёр буудалд орвоо. Нөгөө охин ч буудалд оронгуудаа эмгэгчин бар шиг болоод л над руу дайрч эхэлнэ. Тэр хэсэг нь бол надад дайжгүй таалагдаад идэг. Тэгээд дотн харилцаандаа орж байгаад л би дур ханах гээд байсан болохоор би болох гээд байна гэсэн шууд колказ руу амар зохиод болоогүй шүү гэдэл ууртай хэлж байна. Би ч за гэдэл дээшээ хараад л уул ус ургамал амтан сайхан их нутаг гээл шаал өөрийн бодож дотн харилцаанд орж байгаагаа бараг мартлаа. Нэг нүдээ нэгээд харсан нөгөө охин маань дээр бух сургаж байгаа бололтой ковбой айтаа цохиод орилоод алж байна. Би ч за арай болоогүй юм байна да гэж бодоод л ээж аав анхны хайр одоо хойноос нь гүгээ зөвшөөрөхгүй байгаа охиноо хүртэл бодлоо. Би ч уг нь тэр охиноо найрчих юм бол ингээд эсэн бусын хүнтэй уулзахгүй дээ гэдэл ёстой элдвээ юм бодно. Нүдээ нэгээд харсан нөгөөх миний дээр хэд үсэрч байгаад л одоо болно гэхэд өөдөөс нь ухтуулж хэд зохиод л зэрэг шахуу дурханлаа. Тэр ч санаа нэг амарч тайвширсан бололтой унтаад өгөв. Төрөн колказандаа ортол цохиулснаа бодоод жаахан гомдонгой хөвтлээ. Ингиж эмэгтэй хүний гарын шүүс болж байхаар эртгийн нохноос харилцаагаа таслая гэж бодох шиг. Нэрэл нэг удаа гин алдаад жирэмсэн болчихвол яана насаараа зодуулж амьдран штэ гэж бодлоо. Ядаж байхад тулааны спортоор хичээлдэг болохоор тэр цохилт энтер нь амар орхыг яана. Ингээд өөрийгөө бодсон нэг л эмхтэлэг тэнэг мэдрэмж төрж ээж илээ. Маргааш салаад сургууль дээр очиход манай сургуулийн өөр мэргэжлийн банд дээрээд юу вэ? Өчтөр ямар сайхан лүүнзээ охинтой явж исэн бэ гэхээр нь би дугаарыг нь авах уу гэхэд болох юм уу тгий л да гэд бөөн баяр дугаарыг нь авсан. Би ч тэр чигтээ тэр охинтой дахиж харьцаагүй. Харин хэд хоногийн дараа нөгөө манай сургуулийн банд нүүр хөх няц болцсон явж байдгийн. Би яасан юм гэсэн. Нөгөө охин ч харин дотн харьцаанд орсныхаа дараа намайг шүнжэнгөө зодоод гэж юу. Би чи төрүүлээ дур ханчихсан юм уу гэсэн. Тийм л гэж байна. Өө чаавас чи төрүүлж болохгүй. Уул ус чамаагүй бодоод гүрийгэрээ гэд явхад ямар уул ус гэд үлдсэн дээ. Одоо бодохоор залуу насны минь бас нэгэн чимэг болсон галзуу халуун охид нэг байсан да. Иви минь ямар айлхүү тэрнтэй гэрэлжсэн зовж байгаа л доо. За нэг ийм хөвгчлөлтөй түүх ирсэн байна. Гэхдээ яг ингээд эмхтэй яг ийм нэг боёк гэж ярьдэн штэ тий. Айхуу тийм иршүүд эмхтэйчүүд байдаг штэ тий. Амар эрэгтэйлэг. Надад нэг ийм найз байдаг байхгүй юу? Хөвсгөлд байдгийн. Тэгээд тэр найз маань болохоор Питер ч ингээд ахлах ангитай хамт сурж исэн. Айгуу гоё ингээд ийм айгуу царайлаг бие хаатай тэгээд цагаан царай мараатай одоо юу юм бэ? Аавынхын тал чөлөө бурайд гаралтай болгоно ингээд холцтой гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үнэхээр царай зүснүүд хүмсгт бол ярих юм байхгүй. Тэгээд дээрэс нь туранхаа муранхаа гэж амар гоё юм байсан. Тэгээд би чи нөгөө нэг яваад гисэн. Тэгээд сая коронавигоор ингээд Монголд ирээд уулзсан чинь нөгөөх маань нилээн бас бадрүүн болцсон байх шүү.
багын л нэг жоохон тийм иршүүд байгаадсэн эрэгтэй хүүхдүүдтэй тоглоал гэдэг гэсэн чинь дараа нь ингээд амар иршүүд болцсон 3 хүүхд гаргачихсан одоо эмэгтэй байгаа байхгүй юу. Тэгсэн чинь эмэгтэй хүн чинь ингээ хөгшрөх ч юм уу те нас явахаараа өтлөхөөрөө бас ингээд нөгөө нэг зангаа тавьдгүй юм байна л да. Тэг гэрт нь орсон чинь манай хүн ингээл ингээ алхаж малхаж байгаа зүгээр сумын заан цаашаа заяа биеха петрун гэж жоохон жин нэмчихсэн. Тэгснээ яриа мараа нугаас амар тийм харигаа ахгүй юу. За найз нэрээ ингээ зах ороод мараад гэл ингээл амар ярьдаг. Тэгэл хажууд нь ингээл байхаар чи би өөрийгөө амар эмгтээлэг гэж боддгоо л дээ. Гэхдээ яг тэр хүний хажууд би өөрийгөө үнэхээр 300% эмгтээлэг юм байна гэдгийг мэдэрдгийн яриа мараа байгаа байдлаас ингээд харахаар тэгээ гэрт нь орсон чинь цаад чи ингээд нөхрөө танилцуулж ам. За манай нөхөр ороод ирнэ гээл заяа. Тэгэл манай нөхөр нь орж ирвэ. Нөхөр нь орж исэн чинь ингээд цэргийн байгууллагт ажилладаг заяа. Цэргийн байгууллагт ажилладаг нэг юм гоё. Одоо юу гэх юм те дөрөв товц хувцастай ороод ирж байгаа нэг тийм өндөр одоо нүүр дүрэн гэх юм уу те. Одоо гэр дүрэн залуу орж ирж байгаа байхгүй юу. Орж ирэл за танилцаалаа чи найз юм за тэгснэ манай найз зүгээр харцаараа хөдлөгдөг болгоо тэрийг. Тэгэл чи босч цай ээж өгөлтөө мөглөлтөө өтер гэж үгээд. Тэгээд нөгөөтг нь зүгээр хоол хийжгүүгээл ингэж тэгжгүүгээл хүүхдүүд мөхтүүдээ ээжтэйшин зөөжгүүгээл. Тэгээ би бүр чи яаж байгаа юм би чи яагаад ингэ нөхрийг ингэ чи сурцсан юм сурцсан наа чи 10 жилээс хойш араас хөөцөлдөж гүйсээр гад ингэ сурцсан шүү дээ. Тэгснэ нөхөр нь гээд өөрийг нь бодвол одоо нэг эр хүн байгаа штэ. Тэгсэн ер нь манай хүнд айгүй хайртай гадаггүй би энд айгүй хайртай. Гэтэ яг нэг яг тэр гэрээс нь мэдэрдэг одоо юу гэдэг лээ. Авраа нь болохоор яг эхнэрээс нь болохоор яг тийм иршүүд мэдрэмж аваад байгаа байхгүй юу. Нэг гэрээ эзэн ороод ирээд суудсан юм шиг. Тэгээ би тэд чинь яхаа тэгээд тэнд байх хугацаанд орж гараал нэг одоо хүүхнүүдээрээ те идж угаал явж хахад нөхөр нь хурж ирээл авдаг заа. За намайг ирээд аавдах гэх хөнгөтэй. За чи ихлээр болроог буулгаад халиукаг буулгаад тэгээ чи дараа нь хурж намайг аавш мэдөө гэж. Тэгээ чи яаж ингэж ийм эрэгтөнийг ингэж ам гэсэн чи зүгээр тэгээд хамгийн гол нь дотн найрцан дээр найз нь алдаг байхгүй наадах чи орцсон ингэ. Энэ түүхийг уншсан чи яг тэр найз бол зүгээр л нүдэнд амар харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү бас адтай ч юм уу иймэрхүү гэрүүлүүд байдаг. Түүнээс нэг тийм эмхтэй хүний эзэн суугаал нэг ирчүүдийг дээрлэхэд байгаа юм биш л те. Тэгэхээр нэг иймэрхүү сонин юм сонин жахад бас сонирхолтой юу гэх юм бэ харьцаатай ийм хосууд байдаг. Тэгэхээр түүх хоёрын маань эзний энэ эмхтэй нь бас л нэг газар очичихсан. Энэ арай манай найз биш байгаа тэгэхгүй юу. Тий очичихсан бас нэг залууг бас тэгээл явж байгаа хтаа л гэж бодлоо да. За түүх 3 руугаа орё. Залуу байхад найзтайгаа хөдөө явж байхад л машин таг зогсож үлээ. Сэрүү орсон үе байсан болохоор хамгийн ойр гэрлүү очиж хоног төрүүлэхээр болов. Тэднийд өвгөн эмгэн хоёр нэг охинтойгоо гурлаа л байна. Өвгөн эмгэн хоёр хоймрын орон дээр бид хоёр баруун орон дээр цуг зүүн орон дээр айлын 30 гарсан гэмээр охин нь унтна. Шүн болж бүгд нам гүм харанхуй болсны дараа манай найз чимээг өхөн босож өн шүү. Босоод л 1 2 3 4 гэд үүдэн тал руу унь тоолгоод л яваад байх шиг байна. Нилийн явж байгаад үүдний хавьд унан дээр очсон нэг унаад тас няс гэдэл амар чимээтэй унчглаа. Хоймрын орноос юу вэ гэдэл босож ирээд л чүдэнд зураад харахад манай найз аргалын авдрынх нь араар ороод л нугтчихж. Өвгөнж мө нөгөө унь л унж гэснээр лаа асаагаад тамхи татаа суучглаа. Аргалын авдрны цаанаас манай найзын бүкс цухаж харагдаад өвгөнж анзаарахгүй байгааг нь хараад л би инех гэд болдгоо. Бүр инээчих гээд болохгүй болохоор нүмерч байсан хүнчлөө амруугаа чихээд л гүрэлээ. Бүр инээд хүрээд болохгүй болохоор нь бүр амаа дүүртэл хүнжилж чихчихлээ. Тэгсэн нөгөө хүнжлөндөө хахаад амьсгалж чадхаа байгаад бүр баларлаа шүү. Тэгэд үхэх гээд бос зөксөөд л хамаг хүнжлөө амнаасаа гаргаад арай чүү амьсгаагаа авсан да. Намайг орон дээр ганцаараа зогсож явахыг харсан өвгөн шууд л охин руу нь явж байсан манай найзыг олж бит хоёр хөөгдсөн юм да. За ийм нэг хүндхэн хөвгчлөлтэй түүх болсон байна. Кино мино ч юм уу эсвэл нэг дээр үеийн нэг юм түүх мөх уншиж хахад тий яг дээр ингээл нэг ээжтэйгээ ч юм уу аавтайгаа ч юм уу нэг
ганц бие эмэгтэйчүүд ингээд хөдөө хээр мал маллаад амьдарч байхад нэг одоо хот хоорондын замд явж байгаа ч юм уу, тээврийн жолооч ч юм уу, скол нэг айлчингийн чин залуу гэрт нь тэг хоноглох гээд ингээд хүүхэн мөхөн нэг чангаагаад охин мөхний чангаагаад иймэрхүү түүхэд зөндөө уншчихлээсэн л та. Гэтэ манай хүн бол өөрөөс нь болоод найз нь бол хохирчлоо өнтер гэж ингээд. Тий. Гэтэ ямар инээд муутай юм бэ те. Тэгэл буруу хараал унтна нэцтэй. Тэгсэн нөгөө мэдээж хөдөөний алууч нь одоо лаага асаадаг ч юм уу скол нэг тиймэрхүү байдлаар ингээд гэрэл мэрлээ залгуулдаг шүү дээ. Тэгэхээр яг тэгэл харахгүй яг үүд хүртэл ингээд тусч харахгүйсэн болохоор мэдэхгүй л байсан юм байна л та. Тэгсэн чинь мань залаг өөрөө босч ирээд хүнжилтэйгөө хахад цацаа тэгээд найзгаа бариад өгчжээ. Тэгэхээр иймэрхүү бас тохиолдсон явдлууд та нарт хэр тохиолдож байсан бэ? Өөр тохиолдсон нэг иймэрхүү хөнгөн хөвгтөө явдлууд байна уу? Хөдөө хээр явж байхдаа ингээд айлд орсон чинь ийм байсан, тийм байсан гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тиймэрхүү хэрвээ өөрсдөд тохиолдсон хөнгөн хөгжилтэй болон хүндхэн одоо нэмэх 21 буюу насанд хүрэгчдэд тохиолдсон түүхүүдээ бидэнд дэлгийгээд тэгээ бидэнд бичээд биднээр одоо MJL радиогоор уншуулахыг хүсэх юм бол ариун billeg@mjlradio.com гэсэн хаяг руу илгээхэд болно шүү. Дахиад хэлье. aruun billeg@mjlradio.com. За тэгэхээр энэ бол бас сонирхолтой л байлаа. За энд нэг юм одоо түүх гэх үү. За би уншия заяа. Та нар хэр ойлгохыг нь харъя. Би энийг эхлээд гайхсаахгүй. Хүш энэ чи түүх юм уу юу юм бэ гэд одоо юу гэх юм бэ зохиолч албанаас асуусан чи харин юу гэж бодож чинь гэд урдаас. Тэгээ би энийг чи 3 4 уншиж байгаад ойлгосон юм. Би энийг болвол та нарт бол өсрээд 2 уншиж өгөн заяа. Тэгэхээр энэ түүх вэ нөө юу вэ нөө та нар өөртөө болгоон тунгаагаарэ. Тэр орон дээрээс босч хайхрамжгүйхэн эргэж нойтон салфетка авч хевлий дээр асгасан цагаан шингэн дээр хаяад цаашаа хараа суучлаа. Надад их муухай мэдрэмж төрсөн. Одоо л асууя гэж зориг шулуудаад асуулаа. Эмчээ, эхний хариу хизээ гарах вэ? За, энийг ойлгосноо. За, энэ бол онгоо гэсэн манай зохиолчтой бас наа чи онгоо байгаа зү тэгээд тэгээ би эхлээд энийг нэг түүх хүргэж гин гэд нөө түүхэд уншаад байсан шүү дээ. Тэгээд за энэ үдэ юу гэсэн үг юм болоо бүр ойлгохгүй ажил эсвэл түүхэд дутуу ичсэн юм гэж наа чи онгоо халиука гэх. Тэгээд дахиад уншаад тэгээ за тэгэхээр магадгүй яг наа чиг эхэндээ ойлгоогүй болол бас хэцүү юм билээ. Тэгээд дахиад хүргэе. Тэр орон дээрээс босч хайхрамжгүйхэн эргэж нойтон салбитыг авч хевлийн дээр асгасан цагаан шингэн дээр хаяад цаашаа хараа суучлаа. Надад их муухай мэдрэмж төрсөн. Одоо л асууя гэж зориг шулуудаад асуулаа. Эмчээ, эхний хариу хизээ гарах вэ? За, энэ бол мэдээж яг нөө эхонд үзүүлжсэн жирэмсэн эмэгтэй байлаа манайхаа. За тэгэхээр намайг болохоор зохиолч талдагсан байхгүй. Халиуг чи энийг ойлгохгүй нү гэд. Тэгэхээр би түүхэл уншина л гэж бодсон шүү дээ. Би хин нэгнийхэн түүхийг эхлүүлж хайцсан болов дутуу оруулсан болов гэж бодоод асуулаа гэд. Бөө инээдэн болсон. Тэгэхээр энэ бас хөгжилтэй л буруу сонсвол бас нэг буруугаар ойлгохоор байгаа зү тэ. За нийт бид нартай хамт одоо суугаа салахгүйгээр сонсож байгаа бүх сонсогчтой өчийн мэндийг дахин хүргье. Мөн лайва үзэж байгаа бүх сайхан утлагны өрөөнийхөө сайхнуудтай өчийн мэндийг хүргье. За гадаа ер нь бол үнэхээр гоё долоохон болж исэн тийм ээ. Өнөөдөр би наашаа бас тал замдаа алхсан байхгүй юу. Айгүй их төгжрээд тэгээд алхахад бол үнэхээр гадаа яг уран дулаан цаг ирж байна гэдэг нь мэдгдсэн. Халиухан тэгээ бүр хавршаад өнөөдөр ус мүсээ будцсан байгаа зү. Нөгөө нэг цагаан шар толгойтой анжи ахтайгаа хослоод байсан чи одоо ингээд боргийн шаашаа нэг юм жоохон ноон туяатай болцсон уу юу. Тэгээ хүмүүс хүүшээ чи үсээ өөрчилсөн байж та гэсэн чи жоохон хавршаад хаяа хавршмаар бол хавршиж байгаарэ. Үс мүсээ тайрчиж байгаарэ гэд. Будчиж байгаарэ гэд. Би нэг үс мүсэндээ амар тэгж
одоо юу гэмдэ санаа зовоод идэх ч юм уу те эсвэл яана одоо ингээд ус мэн унаад байна яана ингээд нэг тэр тал дээрээ бас бусдыг бодвол нэг айхтар тэгж өгөөдөл өгөөд идэггүй тэгээд за яах вэ тэгээд өнгөн хэсэг ингэж байж байгаа тэгээд дараа нь соличноо гэдэг ч юм уу те эсвэл урагчнаа гэд нэг айхтар харамсдаг төрлийн юм бишээ тэгэхээр надад бол хаврын улирал үнэхээр гоё үйлчилж байгаа шинэ өнгөтэй болсон тэгээд удахгүй та нар уусаа дасчих واخ уу. За дараагийн түүхийг уншиж өгье. Та нар томчуудын дэлгүүрээс юм захиж үзсэн үү? Нөхөр маань хөдөө их явдаг болохоор би байхгүйд нь гэдэл нэг чичирдэг тоглоом авчий гэсэн. Нөгөө томчуудын дэлгүүр рүү н ороод авчиж чаддгүй хичээд. Судалж хүргэлтээр авах боллоо. Та хаягаа хэлээрээ хүргэлтийн ажилтнууд юу хүргэж байгаагаа мэдэхгүй сайхан баглаж боогоод өөр юмны хайрцагт хийгээд л явуулна гэж байна. Тэгсэн ч санаа амрахгүй ичээл л байла. Би тэгээд авсан штэ. Өөрийнхөө биш 3 байрны цаадах байрны гадаа ирээ залах гэж хэлээд. Ирээ залахт нь зуны халуунд цов, малгай, харшил, масктай очиж авч байгаа юм чи. Бараг тагнуулчтай кино тоглоод байгаа юм уу хайшин. Нэрээ тэрийг захиалахын тулд шинэ Facebook нээсэн штэ. Нэрээ одоо шинэ нээсэн мэйл хаягаараа захиа бичиж байна. Манай хүүхнүүд над чиг юм ичимхий юу гайгүй юу гинэ. За яг одоо л миний анзаарч байгаагаар болохоор юм баггүй юу. Томчуудын тоглоом хэрэгэлдэг одоо хасууд бол бас өмнөх одоо юу гэмдэ жилүүдийг бодвол их болсон баха. Яг энэ тал дээр одоо юу гэдгийг дотн харилцааны одоо боловсрол энэ төр те эсвэл яг энэ тал дээр манай монголчууд нэлээд нээлттэй болж эхэлж байгаа 90 үе гэж хардаг. Ялангуяа манай энэ үчийн хамгийн сүүлийн эфир буюу унтлахны өрөө нэвтрүүлгийн өмнө анх үзэж байгаа эсвэл анх сонсож байгаа хүмүүс мань гайхаж магадгүй л те. Манай болохоор нэмэх 21 зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан одоо нэвтрүүлгийг бэлтгэн явуулдаг байгаа. Яг гэвэл энэ бол хүний л амьдрал тийм үү. Бид нэр бусад бүх 15 эфирээрээ болохоор зүгээр л 8 настайгаас 80 настай одоо юу гэдгийг буурлууд хүртэл сонсох хэмжээний бүх зүйлийг контент нэвтрүүлгийг хүргэдэг бол зөвхөн 22-оос 23 цагийн хоорондох сүүлийн ганц цагийн эфир маань болохоор зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан нэвтрүүлэг байдаг байгаа шүү. Тэгэхээр мэдээж бид нэр үүгээрээ одоо юу гэмдэ садар саман сурталчлахгүй харин ч бие биендээ тулгардаг тохиолдог асуудлуудын талаар нී нуугүй ярилцаад тэгээд үнэхээр гарц гаргалгаа гэдэг зүйл байдаг юм уу гүм үү гэдгийг ярилцах цаг гэж ойлгож болно. Тэгэд хөтлөгч миний бие ч гэсэн нэг айхтар тэгж нууж ичи санаа зовоодохгүйгээр бас өөр тохиолдсон зүйл бол ухаан одоо санаа бодол шууд ороод их юм шууд хилчдээ штэ. Надад нэг юм тохиолдчихсэн гэл. Тий жинхнээсээ өөрийгөө гаргуунд нь гаргана гэдэг шиг тий. За халиукад нэг юм тохиолж байсан. Гэтэ хүн болгонд зөвхөн надад тохиолдог штэ тийм ээ. Тэгэхээр хүн болгонд тохиолдог. Харин тэрнийхээ талаар ярьж чадах хүн байна, ярьж чадахгүй хүн байна тий. Найс нөхдөд хэлэх нэг нь байна, хэлж чадахгүй нэг нь штэ. Тэгэхээр энэ нэвтрүүлэг маань яг тэр боломжийг хүмүүст олгож өгдөг бөгөөд зүгээр чих 50 сонсоод аль эсвэл шууд эфиртэй утсаар холбогдоод тий. Яг эфирт уцаар холбогдохоор бид нэр дугаарыг нь нууцалдаг байгаа. Дээрэс нь залгаж байгаа дугаар нь олон түмэн зарлдаг учраас өөрийнхөө зүгээр чөлөөтэйгээр зүгээр илэрхийлэх боломжийг олгочихж байгаа байхгүй юу. Тэгэхээр димдимэндээ дэсэрчэндээ те би биенээсээ бас л том хүн болсон ч гэсэн суралцаар байгаа л одоо өвгдөх орох байна шүү дээ те. Тэгэхээр би биенээсээ суралцаар байгаа л би бинийгээ танин мэдсээр байгаа л одоо хөгшрөн л үний юм чинь тэгээд нээлттэй бай гэсэн ураатай тий хинтч битгий хэлээрээ ураатай унтлахын өрөө нэвтрүүлэг маань байгаа шүү. Тэгэхээр бид нарыг үргэлж сонгон сонсож тэгээ бас урмын үгийг харамгүй хайрладаг сонсогч болгонда маш их баярлалаа. За томчуудын дэлгүүрээс тоглоом авах тий. За энэ дээр бол би 2023 онд Солонгос гарч исэн байхгүй юу. Миний нэг найз үдгийн. За нэрийг нь хэлсэн ч болно. Нямжив гэд бас нэг сайхан найзтай эмэгтэй. Тэгээд тэр маань Солонгос руу ирлээ гарчихгүй юу? Тэгээ гарснаа найзаа чи наана баг ингээл Монголд чинь би яг тэр үед чинь нэг жоохон хийцгүрсэн эрхэлсэн ажилгүй байж илаа. Тэгээд одоо юу ийх үү хэдэн сар гэжсэн чинь минь Солонгос руу хүрдэрч найз нь энд яг нэг ийм гоё хүмүүстэй уулзсан байна. Одоо гоё ажил загтсан байна. Чи хүрээдрээ хоёлаа хамтдаа гоё али мали ганц 2 сар штэ гэдэг хаана би яваад очдөг байхгүй. Тэгсэн чи яг яваад очисон чи нөгөө нэг загсан байсан ажил нь фейлдэж таарад бүтлгүүцсэн гэсэн үг штэ. Тэгэнгүүт нь би за одоо яах вэ гэдгсэн чинь тэнд одоо зүгээр байгаад айгүй хэцүү. Одоо юу ийх юм бэ одоо тэгэд
айлд нь оччихсан байгаа шүү дээ. Одоо нэг найзынхаа нэг найз эндчлөө санаа зовоод нэг ажил хийхгүй болохгүй юм шиг санагдаад. Тэгсэн чинь намайг нэх гоё ажлын газар танилцуулж өгдөг байхгүй юу? Шигдан гэдэг нэртэй. Тэрийг нь би ч Монгол хэлгүй, биш солонгос хэлгүй хүн чинь ямар ч газрын огт мэдэхгүй байгаа шүү дээ. Юу ч гэдэг тэр нэг самшил маамшил гэдэг ажил зуучилдаг газруудаар нь л ороод тэр таарсан ажил нь шигтэй юм шиг байна. Тэгсэн чинь манай найз тойрыг хоёр тийшээ салгаад аваа явчтیں۔ Тэгээ би болохоор Инчионы далайн ирэг дээр байдаг нэг юм шигдан гэхүү одоо том ресторан ингээд ажиллаж байгаа байхгүй юу. За ингээд ямар ч Монгол мэдэх хөнгөө газар очивоо. Солонгосчуудтайгаа л ажиллаж байгаа шүү дээ. За солонгосчууд чинь нэг сайн хүнтэй сайн гэдэг нь үний юм блэ. Тэгэл өглөөнөөс орой болтол тэгэл хоол ид могоо гээл тэ. Зүгээр тэрнгэр чинь зүгээр л хэсэгхэн байгаал цаг боллоогүй юу, зүгээр л амруу нэг юм задлал хийж идэг. Нэг одоо юу гэх юм бэ, жим сарлага аал өгч идэг, эсвэл нэг амттан өгч идэг. Үнэхээр тэр тал дээр бол айгу гоё юм блэ. За тэгээд хинт чинь би ингээд эхний сартаа гүрээлээ. За би арай л энд биш юм шигээд. Одоо яаж эндээс явах гэхээр хил нэвтрэлцэхгүй энэ дээрэс нь ажлыг нь хийж өгнө гэд ирсэн чинь нөгөө нэг хүний урмыг хуулмааргүй санагдаад идэг төрлийн хүн байхгүй би. За би хийж чаднаа гэд ирсэн юм бол шиг. За би чадахгүй ингээд новшрохоосоо санаа зовоод хэлж чадахгүйсаар гад тэндээсэн баг 2 сар хагастай тэндэл байсан. Хаашаач яваагүй байхгүй юм тийш. За тэгээ сардаа нэг удаа ч үлээ тэгж амрах хэрэг мэрэг. Өвшөө 7 хоногт нэг удаа амрах хэрэг мэрэгтэй. Тэр үеэр болохоор монголчуудаа уулзаал одоо караоке марки ороод нэг хөрхөн тэр Монгол таавнд ячиж. Тэгээд тэр үедээ би нэг тэр үед чинь одоо тэгээд бас нэг дотн харилцаа гэдэг зүйл чинь одоо би физиологийн зүйл чинь айгүй хэрэг болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо манай найз болохоор угаасаа л ингээд ийшээ явцдаг. Гадаадад байгаа би ч тэр одоо гадаадад байгаа. Тэгсэн цаа чин тэгж байна. За би наа чин ингээд яг том хүний томчуудын дэлгүүрээс ингээд дилдо гэж ярьдэн штэ тий. Ийм л чичирдэг тоглоом ингээд загчлаа. Чи над хаягаа өгөөдгөө гэд. Тэгсэн чинь би угаасаа л өглөө хаавсаа 11-ээс орой 11 хүртэл энд ажилтгаа. Тэгэхээр нэг хүлээж авах цаг нь угаасаа л ажил дээрээ тий. Хөргүүлэх адрес нь буюу хаяг нь угаасаа ажил дээр байж таарах гээд байна. Тэгэхээр одоо ийш нь явуулахаас та гэд. Тэгсэн чинь за явуулсан шүү гээл тэгж байна. Тэгэл би байсгийгээл ингээд үүдэр орж ирэх хүн болгоныг л ингээд хараад идэх заяа. Хүрээдэрх юм шээс. Тэгээд би асууж байгаа хгүй. Яана тэгээд наа чин тэгээд үүдэн дээр нэг ах сууж идэг. Манай захирлын төрсөн ахын ч үлээ нэг өвөө сууж идэг гэсэн. Тэр минь өгчих гэсэн чинь гайгүй ах уу наа чин арайж тэхгүй мэхгүй гэсэн чинь. Тэгээд би тэндээ өдөржингөө ажиллаад яг тэр өдрөө хүлээж агаад ирсэн л юм байна л та. Яг ажлын завсараа мартчих. Тэгсэн чинь удахгүй ингээл захирал залуу байсан. Одоо миний үеийн гэх юм уу. Тэр залуу яг тэндээс нэг юм парсал буюу нэг юм хайрцаг хөргөлтийн хайрцаг бараал ингээл дээш нь өргөөл энэ хэн дэрсэн бэ гэлээ болтой заяа. Солонгосоор тэгж байна. Би бүр санаа зовоод яг минийх гэж элгэн чаашаа санаа зовоод юусоо хэлж чаддгүй. Тэгээ би нөгөөдөл чинь мэдхгүй гэдгсэн чинь нөгөөдөл чинь буцаал гэдэг авалтай. Би чинь бас нэг худлаа өнөө нэг translate янз бүрээр ингээд ойлгоод байгаа шүү дээ тэднэрээр ярилаад тэгсэн чинь хүүдий нөгөө загсан юм чинь буцаах гэдэг шүү. Тэр үүднээс хүн хараагүй үед л гүйчичаад ялц хүнхэлж юмсан гэж бодоод. Тэгэл яг үүд рүү ингээд явж исэн чинь захирал очингуудаа л нөгөө нэг гялгарууд чинь шууд ингээд гялгар үүд чинь гадаа бичсэн бичгэн болохоор яг ингээд миний нэрийг гадаад хүнийхэр бичсэн юм яац нь өөртөө уншиж чаддгүй. Тэгсэн чинь ингээд хайчаар шууд ингээд онгоолгож байгаа байхгүй юу. Онгоолол нээсэн чинь дундаас нь нөө хайрцаг гарч ирсэн чинь нөгөөдгийнх нь амар чичирдэг нэг том тоглоомныхон зураг мураг бүгд гараад ирдэг юм байна хайрцагн дээр. Тэгснээр гарсан чинь вөө гэл нөгөөдөл чи уулга халдаал нөгөөдөл чи бөөнөр нь ажиллаж исэн 7-8 хүмүүс чи бүгдээр ингээл эмээ өвөнөр бөөнөр очиод ингээд үдцсэн байгаа хгүй. Тэгснээл барыг юу ч яриад амтгүй. Тэгснээ дараа нь ингээл бүгдээр над руу зэрэг харснаа л Ирена гэл. Тэгсэн чи тэнийг юм шиг хайрцагн дээр миний нэр бичсэн байл яг уу. Тэгснээ энэ чинээ загсан захиалга байна гэ. Би бүр ингээд амар нүүр улаагаал тэгснээ. Миний биштэй гэсэн чи мөн л энэ чиний солонгосын дугаар чинь байна. Дээрээс нь нэр чинь байна гэ нөгөөдөл чи инээлдээд
Йой. Тэгэхэд анх удаага амар байдалд орж исэн заяа. Би хэр аргийн их айхтар гэж ичдэг хүн биш байхгүй юу. Тэгсэн чинь зүгээр л яг ядчих тэрийг нь хайчаар онгоолгоод дээрэс нь миний нэрийг утасны дугаартаа биччихсэн чинь маш их байдалд ороод. Тэгснээр над руу ингээд жогтой хараад байгаа байхгүй нөгөөдөл чинь. Тэгээ би баярлаа найз залуу явуулсан байна гэдгийг солонгосоор халтар малтараас ингээд нөө транслейтер орчуулад хэлүүлж байгаа штэ. Тэгээд тэгэж нэг амар бандалтанд орж исэн санаа. Яг дүр одоо яг тэр санаад орж байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдээж яг томчуудын дэдгүүрээс өмнө юм захиж үзээгүй ч юм уу. Эсвэл бол яг энэ талдаар жоохон тийм ичдэг төрлийн хүн бол энэ үнэхээр хэцүү. Ялангуяа би ичдэггүй шахуу төрлийн хүн. Тий байхад чинь бас нэг тийг санагдаж штэ. Тэгэхээр манайхан ер нь өөрсдөө одоо ингэ гадуурчин томчуудын тоглоомын тий янз бүрийн одоо дотн харилцаанд ороход хэрэгэлдэг хэрэгслүүдийн дэлгүүр маш их дэлгэр болсон байна. Тэгэхээр эдгээр зүйлс рүү хэр нээлттэйгээр ордгийн. Тэгээ дотроо орохороо бие барьдаггүй юу? Манай эрчүүд их хөвчлэн ороод байна уу? Эсвэл эмэгтэйчүүд их хөвчлэн ороод байна уу? Та нар бас энэ тал дээр юу гэж бодож байна? Би бодохдоо магадгүй эмэгтэйчүүд айгу түлхүү орж иж магадгүй гэж бодож байна. Бас нөө ялангуяа холын харилцаанд байдаг тий хосууд бас орж байгаа. Дээрээс нь үнэхээр биеинтэйгээ үнэхээр гоё одоо дотн бүр ийм илүү next level гэж ярьдэн штэ. Дараагийн шат руугаа ахиулж гаргаж ингэж дотн харьцаанд ордог хосууд маань бол энэ төрлийн зүйлийг бол бас дэмжээд тэгээд бас дэлгүүр мэлгүүрт ороод бас иймэрхүү той мой тоглоомуудыг авж байгаа хаа гэж найдаж байна бас тий. За надад бас нэг юм сонин түүх байдаг. Одоо манай хамгийн том охин чинь 14 5 хүрж байгаа байхгүй юу. Тэгсэн жилийн өмнө 2 жилийн өмнө бид нар чинь хальт ирчээ явсан юм аа. Тэгэхэд яг тэр нөгөө нэг өмнө нь тэгж солонгосоос авсан той чинь яг гэрт байгаа байхгүй юу. Тэгсэн чи тэрийг нөгөөх маань гэрт цэвэрлэж явж байгаа олцсон байсан. Тэгэл би орой хүнсээ цоглуулчаал ороод ирсэн чинь манай охин гэрээ цэвэрлээд гэлээ. За гэд. Тэгэл манай найз залууч угаасаа л алсын зайд байгаа шүү дээ хол. Тэгэл яг орой нөгөөтгөө хайсан чинь байдаггүй. Би пал гэж явчихдаг юм. Яна энэ хайчиж өг. Энд дэсэн тоглоом хайчиж өгөнгөтэй яг манай охин хөрсөн байна гэдэг мэдчихэж байгаа байхгүй. Тэнгүүтэл нэг асуух амар хэцүү мэлээ шүү дээ ингээд. Миний охин ингээд юм цэвэрлж явахдаа ийш тийш юм хийсэн үү? Энд тэнд янз бүрийн юм харагдсан уу? Гэдгсэн чинь таны тоглоом уу гэж. Таны тоглоомыг би тэр шургуулхар ингээд орны чи хажууд хийцэн байгаа шүү. Тэндээ байжээг угаасаа гэж. Битгий ийш тийш тавиад байг. Тэгээ нэг тийм тохиолдолд бас орж исэн. Гэхдээ нэг томорцсон хүүхдүүд болохоор бас ойлгох хэмжээнд очдөг юм шиг санагдсан. Тэгээ дараа нь би яг маргааш өдөр нь жоохон өөрийгөө цэгцэлж мэгцлээд юу хэлхээ мэдчихагаад ярилцсан байхгүй гэсэн чинь ойлгоо штэ ээжээ. Ойлголгүй яа тийм бэ? Бид нар чинь сургууль дээр анги дээр энэ талаар чинь бас зөндөө ингэ заалгуулсан байдэн штэ. Тэр мэдээж ойлгож байна гэт тэгсэн. Тэгээ тэрэнд нь бас за баярлаа гэд өнгөрж исэн. За манай сонсогч хүн залгахгүй байгаа мөг нэ. Үгүй өнөөдрийн одоо мягмар өнөөдөр чи мягмар штэ. Мягмар гарагийн үдшийн дугаар болно. 4 дахь гарагийн үдшийн дугаарууд болохоор ямар ч шууд эфиргүй байгаа шүү. Тэгэхээр халикуан л одоо тэгээ түүхээ яриад дундуур нь өөрөө яриад ингээл явчих юм байгаа. Харин даваа лавг баасан гаргуудад болохоор шууд эфирээрээ сонсогчтойгоо холбогдоод тэгээд илэн далангуу сайхан ингээд ярьдэн штэ тэгээ явцдаг. Тийм. Тэгэхээр одоо даваа гарагт болохоор бид нар болохоор одоо синглчүүд ч юм уу те тохиолдсон хөнгөн хөгжилтэй эсвэл түүхүүдэд хуваалцаад шууд эфирээрээ холбогддог бол мягмар гараг болохоор бид нар хөгжилтэй түүхүүд насан туршидад зориулсан тохиолдсон хөгжилтэй түүхүүдийг хүргэнэ. Лав гарагтаа болохоор маргааштай бас синглчүүдийн бас тулгардаг асуудлууд. За юу гэдгийг. За би хүнтэй суугаагүй хүн гэхдээ би ингэдэг тэгдэг ч гэдэг юм уу. Яг л сингл хүний амьдралд дотн харилцаанд ороход юу хүндрэлтэй байдгийг, юу нь айгүй хэцүү байдаг талаар ярилцсан. Бид нар дөрөвдөгд кино задлан хүргээд байсан тийм ээ. За ингээд найруулагч, продюсер, зохиолчтойгоо бид нар ярилцаад болж игэл одоо сонсогчтойхоо анхаарлыг татахын тулд гэх юм уу сонсогчтой илүү ойр хүрэхийн тулд кино задлангаа энэ дөрөвдөхөөс
зогсоож байгаа. Тэгээд өртгөд юу байх вэ гэхээр олонний танилын дэлхийн нийтийн олонний танилуудад одоо танил одоо эмэгтэй ч юм уу эрэгтэй ч юм уу те хосуудын одоо дотн харилцаатай холбоотой сенсацуудыг ярих байгаа. Тэгэхээр энэ магадгүй нэг шар мэдээ талдаа тэгэхээр дуйлаануудыг хүргэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ илүү сонирхолтой байх гэж найдаж байна. Тав дахьтаа болохоор гэр бүлийн асуудал тийм ээ. Одоо хостой гэр бүлтэй хүмүүс тулгардаг асуудлуудын талаар ингээд тусдаа ярилцаад явчих байгаамаа. За хэрвээ манай сонсогчид маань одоо юу гэдэм бэ? YouTube хуудас дээр унтлагын өрөө гэд кириллээр бичгээр манай пэйж хуудас байгаа. Хэрвээ та аль нэг орноос ч юм уу эсвэл нэг ажлын шаардлагаар эсвэл унтаж амраад дугааруудаа сонсож амжаагүй байх юм бол YouTube-ийн унтлагын өрөөг кириллээр бичээд пэйж хуудас маань байгаа. Тийшээ subscribe хийгээд хонхоод арчих юм бол шин дугаарууд манд байнга тэнд хадгалагдаад байж болно. Тэгээд тэрийг ухраагаад гүцэгээд ингээд дуртай үед сонсоод үзчих боломжтой. Тэгээд мэдээж доор нь үлдээсэн комментуудыг хөтлөгч Халиука нь болохоор алгасахгүй уншдаг байгаа. Тэгээд мэдээж нэг саартай сайнтай гэл бүхэл комментууд ирнэ шүү дээ. Тэгээд нэвтрүүлэг зохиолын дагуу явдаг. Тэгэхээр хин нэгэн одоо би ч гэсэн тэгээд дураараа тэгэл болж бүтэхгүй юм яриад суугаагүй. Тэгэхээр бүх зүйл зохиолын дагуу цаанаас явдаг учраас бас бүгдээрээ одоо юу гэдэм бэ? Өргөн дэлгэр соёлтойгоор бас нэг комментуудаа үлдээж байгаарэ гэж хүсэж байгаамаа. За тэгээд ямар тач ингээд энэ түүхэд маар үнэхээр инээдтэй санагдлаа. Тэгээд хамгийн инээдтэй санагдсан нь болохоор тэр эхний түүхтэй жоохон хөхөд аав нь ханс юм уу гэдэг. Тэгсэн чинь их чинь болохоор юусаа сонсохгүй. Ханс нуу гэд юу гинэ гэдсэн чинь хажуунаас нь хүүхэд нь ээж таныг ханс юм уу гэдэг. Тэр үл зүгээр галзуу. Тэгэд хүүхэд тэгээд хилээд ороод ирэхээр чинь нөгөөсөө тэр чигээрээ пер гэл энийх нь тодорхой эзтэй. Иймэрхүү байр одоо нэг эвгүй байдалд орж исэн түүхэд бас хин хүнд байж лээдэг бах та тийм ээ. Тэгээ би яг надад бас нэг ганц хоёр байдаг. Бараг л дөхөж очиндоо. Гэхдээ яг айхтар тэгж ийм ил тод эвгүй байдалд ороогүй. Гэхдээ тэрийг бол хуваалцахгүй. Тий. Тэгэхээр манайхан бас өөртөө тохиолдсон надад нэг ийм юм тохиолдодоо ёстой үнэн тэнэгэ гэдэг ч юм уу тий. Тэгэх юм бол манай нэвтрүүлэг рүү имэйлээ явуулчихад болох юм өөрийнхөө түүх өвчээл. За юм болсон ингээд бид нэрийг чинь зарлахгүй тэгээд одоо нэрийг чинь бас захианда хэлэхгүй учраас санаа зовлт гэдэг бас ганцаараа инээж хахаар бөөндөө инээ л та тийм ээ. За тэгээд өөр тохиолдсон насан туршийн хүчлтэй болон хүндхэн түүхүүдийг бидэнд бичиж явуулахыг хүсвэл дахиад arumbelig@mjlradio.com arumbelig@mjlradio.com гэсэн хаягаар л явуулахад болчих юм байгаа шүү. За манай лайв үзэж байгаа үзэгчдэр юу байна да? Нэг той шаттал нь ашиглаж байсан. Дахиж цэнэглээд ч асаагүй гинэ. Йоо тий. Гэтэ яг зарим нэг ингээд анх ингээд той хэрглэж байгаа хүмүүст бол яг эхлээд нөө нэг их эвгүй байж байгаа нөө нэг за тэр чичиргээ эсвэл энэ төр гэл нэг заалтуудыг маш сайн бүрэн уншиж танилцахгүй болохоор айгүй тэрнээсээ болоод ингээд энэгээр одоо энтэй нэг болчих юм ингээд болчдөг юм шиг үлээ. Ямар тач нэг 2 3 хүнтэй тэгж таарч байсан. Тэгээд нэг юм авсан нэг олигтой биш юм билээ штэ гэд. Зүгээр л яаж ашиглахаа л мэдэхгүй байгаа байхгүй юу. За бүгдд нь шүний минь төргийа. Манайхан хэр хаварч чинь. Хэр хаварцгааж байна. Хэр начиг ингээд үс гизгээ тайрмаар орж гармаар болзоонд явмаар голын өрг орж майхан барьмаар санагдаж байна. Ард хөдөө гадаа гарч халуун чулуу барьсан хүмүүс байна уу энэгээр? Би одоо энэ хагасаа бүтэнсээр л 2 хүүхдээ аваад халуун чулуу молоо барил гэж бодоод байна шүү дээ. Уул хадаар явъя гэж бодож байна. За би авчаад ашиглаагүй хайгаад олоогүй саяхан олсон гинэ. Ааха. Бүрний газар хийснээ мартцсан байсан гэсэн үг үү тийм ээ. Бас манаа нэг эмхтэй найз ингээ нэг roommate таахгүй юу? Одоо гадаад найз шүү. Roommate буюу нэг хамт ингэж байр түрээсэлдэг. Тэгсэн чинь өөрийнхөө яг энэ тоглоомыг олохгүй байгаадсэн чинь хажуу өрөөнийхөө найзынхаа цүнхнээс олсон гэсэн яриа байдаг шүү. Тэгэхээр ингээд ямар амар тэр дураараа хүн амтны болохгүй газар хэрэгэлсэн зүйлийг аваа явчихдгийг тий. Бас сэжгэлэхгүй л байна да. Би бас тэгж бодоод бөө инээд болж ээж үлээ. За энэ хүрээд манай өнөөдрийн хинтч бити хэлээр ураатай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна.
Өнөөдрийн мегмар гарагийн үдшийн сэдв маань томчуудын хөгжилтэй түүхүүд гэсэн сэдвээр явлаа. Тэгэхэд мэдээж манай нэвтрүүлэгт захиа бичиж авчраа одоо илгээсэн сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээд үнэхээр хөгжилтэй гоё түүхүүд байсан шүү. Тэгээд дахин илгээгээрэй гэж хүсье. Тэгээд өнөөдрийн түүхүүд бас та бүхэнд бас таалагдсан гэдэгт найдаж байна. За ингээд энэ хүрээд манай одоо миний үдшийн хүрэгдэг нэвтрүүлэгт маань өндөрлөж байна. Тэгэхээр манайхан бүгдээрээ сайхан амарцгаагаад ороод ирээрээ. Тэгээд хөтлөгч Халукан маргааш үдшийн нэвтрүүлгүүдээр та бүхэндээ дахин уулзах болно. Тэр болтол та бүхэн маань сайхан амарцгаарай. Баяр таа.